Сайн бацхан хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За манай өнөөдрийн хичээлийн сэдэв бол өгүүлбэрийн хэлэх аялгыг харгалзан ярих, бичих. За хичээлийн зорилго бол асуусан, хүүрэнсэн өгүүлбэр зохиохдоо асуултын тэмдэг цэгийг оновчтой хэрэглэж сурна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ тойроо гөлөг хоёр гэсэн харилцан ярианы хэсгээ сонгож авлаа багш нь. За багш нь нэг удаа уншиж өгнө. Миний хүүхдүүд маш анхааралтай сайн сонсоорой. Чамайг юу гэж нэрлэдэг вэ? Намайг Алагхан гэдэг. Чи юунд дуртай вэ? Би сүү бас маханд дуртай. Чи яаж тоглох дуртай вэ? Харайж, нуугдаж тоглох дуртай. За багш нь давталтын уншилтаар дахиж уншиж өгье. Чамайг юу гэж нэрлэдэг вэ? Намайг Алагхан гэдэг. Чи юунд дуртай вэ? Би сүү бас маханд дуртай. Чи яаж тоглох дуртай вэ? Харайж, нуугдаж тоглох дуртай. За миний хүүхдүүд энэ харилцан яриаг маш анхааралтай сайн ажиглаарай. За сая бид нар тойроо гөлөг хоёр гэсэн харилцан яриаг бид нар үзлээ. Одоо асуулт хариултын баганд аль аль өгүүлбэр нь орох вэ гэдгийг бүгдээ хамтдаа бодож тунгаая. Миний хүүхдүүд дэвтэр дээрээ бичиж тэмдэглээрэй. За таамаглал дэвшүүлсэн байх гэж бодож байна. За багшийнх нь баганд бичсэн өгүүлбэртэй та нарыг таарч байна уугүй юу? Хамтдаа шалгаад яваарай. За асуулт баган дээр чамайг юу гэж нэрлэдэг вэ? За хариултын баган дээр намайг Алагхан гэдэг. Чи юунд дуртай вэ? Асуултын баган дээр хариулт дээр би сүү бас маханд дуртай. Чи яаж тоглох дуртай вэ? Хариулт хэсгээр харайж, нуугдаж тоглох дуртай. За энэ хоёр багнаас харахад асуулт асууж байгаа тохиолдолд өгүүлбэрийн эцэст бол асуултын тэмдэг тавьсан байна. За хариулт хэсгийн баган дээр байгаа за хүүрнэх өгүүлбэрийн эцэст бол цэг тавьсан байна. За тэрийг миний хүүхдүүд бас давхар ажиглаад яваарай. За ямар нэгэн юмны учрыг лавлан асуусан өгүүлбэрийг асуух өгүүлбэр гэнэ. Асуух өгүүлбэрийн ард асуултын тэмдэг тавина. Жишээ нь чи хэдэн настай вэ? Өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг байгааг миний хүүхдүүд маш анхаараарай. За тэгээ тодорхойлолтой бичиж таваарай. За багш нь бичиж авсан байх гэж бодож байна. За дараа нь энгийн хүүрнэж хэлсэн өгүүлбэрийг хүүрнэх өгүүлбэр гин хүүрнэх өгүүлбэрийн ард цэг тавина. Жишээ нь би 7 настай. Энгийн хүүрнэж хэлсэн өгүүлбэрийг хүүрнэх өгүүлбэр гин хүүрнэх өгүүлбэрийн ард цэг тавина. Жишээ нь би 7 настай. Өгүүлбэрийг цэг тавьсан байгааг маш сайн анхаараарай.
За тэгээ бичиж аваарай минь нөхдүүд. За бичих явцдаа өгүүлбэр эхлэхэд томоор эхэлнэ. Мөн шинэ мөрнөөс эхлэхэд догол мөрнөөс эхэлсэн байгааг анхаарч үзээрэй. За одоо бүгдээрээ асуух өгүүлбэр, хөөрнөх өгүүлбэрийн талаар мэдлэгтэй боллоо. Одоо бүгдээрээ дасгал даалгавар дээр хамтдаа ажиллая. За өвгөн хүү 2 харилцан яриаг уншаад асуултын тэмдэг цэгийг зөв байрлуулаарай. За багш нь уншиж өгье. Хүү хаанаас ирэв? Хөрмийн талаас ирлээ. Хөрмийн талаар юу байна? Хүмүүс ногоо тарьж байна. Ногоо яаж тарьдаг юм бэ? Үрийг хөрсөнд суулгаж тарьдаг юм. Ногоо яаж ургадаг юм бэ? Соёолсон үрээс байцаа, төмөс, лууван, сармис, сонгон ургадаг юм. За багш нэг удаа дахиад уншаад өгье. Анхааралтай сонсороо. Хүү хаанаас ирэв? Хөрмийн талаас ирлээ. Хөрмийн талаар юу байна? Хүмүүс ногоо тарьж байна. Ногоо яаж тарьдаг юм бэ? Үрийг хөрсөнд суулгаж тарьдаг юм. Ногоо яаж ургадаг юм бэ? Соёолсон үрээс байцаа, төмөс, лууван, сармис, сонгон ургадаг юм. За их юм ажиглаарай. Аль өгүүлбэрийн ард асуултын тэмдэг мөн цэг байхыг давхар хараад яваарай. За дараа нь ногоо ургахад юу хэрэгтэй байдаг юм бэ? Нар, ус, агаар, хөрс, хөдөлмөр хэрэгтэй. Хөрмийн тал усаар баг, хөрсөөр муу шүү дээ. Хүмүүс сувг татаж хөрсийг нь сайжруулсан шүү дээ. Мэдээгүй юм уу та гэжээ. За багш нь давтан уншилтаар дахиж нэг удаа уншчихъя. Ногоо ургахад юу хэрэгтэй байдаг юм бэ? Нар, ус, агаар, хөрс, хөдөлмөр хэрэгтэй. Хөрмийн тал усаар баг, хөрсөөр муу шүү дээ. Хүмүүс сувг татаж хөрсийг нь сайжруулсан шүү дээ. Мэдээгүй юм уу та гэжээ. За асуултын тэмдэг цэгийг аль өгүүлбэрийн төгсгөлд тавих вэ гэдгийг давхар ажиглаад яваарай минь нөхдүүд. За дэлгэцэн дээр асуулт хариулт гэсэн хоёр байгаа нь байна. Саяны өвгөн хүү гэсэн харилцан ярианаас аль өгүүлбэр нь асуулт хэсгийн баганд байх уу? Аль өгүүлбэр нь хариулт хэсгийн баганд байх вэ гэдгийг бүгдээ хамтдаа харцгаая. За асуултын дээр хүү хаанаас ирэв? Өгүүлбэрийн төгсгөлд асуултын тэмдэг тавьсан байна. Хөрмийн талаас ирлээ. За хөөрнөх өгүүлбэр байгаа учраас өгүүлбэрийн эцэст нь цэг тавьсан байна. За хөрмийн талаар юу байна? Асууж байна. Хүмүүс ногоо тарьж байна. Ногоо яаж тарьдаг юм бэ? Үрийг хөрсөнд суулгаж тарьдаг. Ногоо яаж ургадаг юм бэ? Соёолсон үрээс байцаа, төмөс, лууван, сармис, сонгон ургадаг юм. За энэ багнаас харахаар миний хүмүүс асууж байгаа тохиолдолд бол өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавих юм байна. Хариулж байгаа буюу хөөрнөх өгүүлбэрийн эцэст бол цэг тавих юм байна гэдгийг давхар хараарай.
За асуулт хэсгээр ногоо урахад юу хэрэгтэй байдаг юм бэ? За асуусан байна. Асуултын тэмдэг тавина. За нар, ус, агаар, хөрс, хөдөлмөр хэрэгтэй. Хөрмийн тал усаар бага, хөрсөөр муу шүү дээ. Хүмүүс сууг татаж хөрсийг сайжруулсан шүү дээ. Мэдээгүй юм уу та гэжээ. За энэ мэдээгүй юм уу та гэжээ гэдэг өгүүлбэрт юм уу гэж асууж байна. Дараа нь хөөрнөх өгүүлбэр бас орж ирсэн байна. За тэгээд өнөөдрийн хичээлээр бүгдээрээ асуултын тэмдэг болон цэгийг хэрхэн яаж зөв хэрэглэх талаар үзлээ. За миний хүүхдүүд бие дааж хийх даалгавар аваарай. За даалгаварт болохоор хуруун хүүгэлдээ хийх заавартай танилцаад хуруун хүүгэлдээ хийж гэрийнхэнтэйгээ харилцан яриа зохиож дэвтэртээ бичээрэй. За гэрийн хүүгэлдэйн театрт зориулсан хуруун хүүгэлдээг хэрхэн яаж хийх вэ гэдэг тал дээр багш нь заавар өгсөн байна. Зааврын дагуу эцэг эхтэйгээ хамтраад хуруун хүүгэлдээгээ хийж харилцан яриа зохиож бичээрэй. За анхаарал тавьсан шавнартаа баярлалаа.